자, 카메라 들죠. Нийт бизнес эрхлэлтэй уулзаж санал бодлогыг сонсохоор хүрэлцэн эсэнд талархснаа илэрхийлье. Өнөөдрийн энэхүү уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх болон гадаад харилцааны сайд Цогцбаатар, байгууллагын орчин аюул жуулчлалын сайд Цэрэнбат, уулуурхай хөнгө үйлдвэрийн сайд Сумьяавдар, хүн чөлөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Улаан, Замтээвэр хөгжлийн сайд Инх Амгалан, барилга хот байгуулалтын сайд Бадилхан, эрчим хүчний сайд Даваасран, за мөн нийслэлийн засаг дарга Амар сайхан, байгалийн ерөнхий газрын дарга Асралт, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Сагаанхүү, үндэсний хөгжлийн газрын дарга Баяр сайхан, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Баасан Дорж, шудраг өрсөлдөөн хэрэгжлэнтэй газрын дарга Тавг, татварын ерөнхий газрын дарга Заяабад, сангийн яамны төрийн нарийн эмчийн дарга Наран Цогт нар хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр энэ зааланд нийтдээ 250 гаруй аж ахуй нэгж 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. Энэхүү 250 гаруй аж ахуй нэгжийн Монгол улсад оруулж буй Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь ойролцоогоор тооцож үзвэл нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 45%-ийг бий болгодог аж ахуй нэгжүүд байна. Эдгээр хүмүүсийн төлсөн татвар нь 2.9 их найд буюу нийт татврын орлогын 35%. Нийтдээ 70 гаруй мянган ажилтны холбоотыг нийлүүлэн хийгдсэн. Монголын эдийн засгийн түвшээ гол хүмүүсийн хүрэлцэн байна гэж та бүхэндээ дахин тодорхой хэлье. Статистик тоог авч үзвэл эдийн засаг өсөж байна. 2019 оны 1-р өдөрт дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 8.6%. Хүрсэн 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм. 2018 оны бизнесийн итгэлийн судалгаагаар бизнес эрхлэлийн бизнес эрхлэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт маш өндөр үнэтэй гарсан. Бизнесийн итгэлийн ерөнхий индекс 2018 онд 47%-тэй гарсан 2012 оноос хойш 6 жилийн хугацаанд анх удаа гарч байгаа эрэг үзүүлэлт юм. Мөн энэ судалгаагаар 2018 онд бизнесийн орчны тулгымцсан асуудлаар зээлийн хүү өндөр, хугацаанд богино, бодлогын тогтворгүй байдал чухам сөрөг нөлөөтэй байна гэсэн асуудлуудыг ихээр бизнес эрхлэлт маань хөндсөн байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол Улсын хөгжлийн 3 дахь бодлогыг хангахад төр хувийн эрхлэлийн харилцан ойлголцол зөвлөлтөх механизм маш чухал юм аа. Өнөөгийн энэ байдлаас харахад төр хувийн харилцан бие биенээ дэмжихээс гадна тулгарч байгаа асуудлуудаа хамтарч тэмцэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн Монгол Улсын томоохон төслүүд дээр үндэсний компаниудыг консорциум болгон зөв зохион байгуулж ажиллах байдлаар хувийн эрхлүүд хоорондоо нэгдэж хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гэдгийг бас тулгараад байна. Ингэхээр өнөөдрийн уулзалт Монгол Улсын засгийн газрын зүгээс эдийн засгийн гол ачааг үүсгэх аж ахуй нэгжүүдтэйгээ уулзаж саналуудыг нь сонсож асуудлуудыг нь хэлэлцэн төр хувийн эрхлэлийн хамтын шийдвэрийг оновчтой гарцуудыг олж хайх ихээхэн чухал ач холбогдолтой юм уулзалт болж байна гэж үзэж байна. Өнөөдрийн арга хэмжээ үлдсэн 2 хэсэгтэй нэгдүгээр Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөгийн нөхцөлийн талаар Монгол Улсын ерөнхий сайд Нагийн хөрсөөр товч танилцуулах юм. Дараа нь бизнес эрхлэгчид асуулт хариулт сандаа хэлэх юм аа. Ингээд Монгол Улсын ерөнхий сайд Нагийн хөрсөх амийг урьж байна.
За бизнес эрхлэгчид та бүхэнтэйг өнөөдөр уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд өнгөрсөн сард Монголын худалдаа ажлын танхимын ерөнхийлөгч гүйцэтгэх захиралтай бас би уулзаж өнөөдрийн нөхцөлийн тар болсон бизнес эрхлэгчдийн ажил төрөл өндөр давхралтай бас бид санал бодлоо солилцож хамтсан уулзалтыг тогтсон юм а. Тэгээд тэр тогтцооны дагуу өнөөдөр бас энэ уулзалтыг ажилтны сайхан зохион байгуулахаар бэлтгэж ажиллаж хангасан худалдаа ажлын танхимын удирдлагуудад болон энэ хүртээх нийт одоо баялаг бүтээгч нар бизнес эрхлэгчид та бүхэндээ бас талхаж байгаагаа хэлье. Тэгээд улсын ерөнхий сайд бол ерөнхий сайдаар томилсон хойш бизнес эрхлэгчтэйгээ 5 удаагаа 6 удаагаа уулзж байна. Энэ ажлын танхимд одоо 2 удаа уулзсан. Японд уулзсан, Солонгост уулзсан, бүгднээ хятадаас уулзсан одоо бизнес эрхлэгчтэйгээ уулзаж та бүхнийгээ санал бодлыг сонсож Монгол улсын засгийн газар бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа хамтын ажиллагаа хэдний яд цаашаа хөгжүүлэхээр бас бид санал бодлоо солилцож нэг ярилцчихсэн. Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар та бүхэн надаас илүү сайн мэдж байгаа. Ягаад гэвэл энэ амьдрал өдөр тутам орцож байгаа хүмүүс учраас. Дотоодын нийт бүтээгдэхүүний 45%-ийг бий болгож өгч байгаа хүмүүс бол та бүхэн. Монгол төрийн хуулийг хүндэтгэж, баялаг бүтээж, олон хүнд хижээж, тэтгэж, улсаа татвар төлж, улс орныхоо хөгжил дэвшил тав нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчид та бүхэндээ бас одоо талархаж байгаагаа Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс бас илэрхийлж байна. Тэгээд өнөөдөр төмөрөө сайхан хамтарч ярилцъя гэж бодчихлоо. Янз бүрийн тоо яриад байвал бодон тоо яриад болон та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа учраас улсын эдийн засгийг 2016 онтой харьцуулахад нэлээдгүй сайжирсан. 1% өсөлттэй байсан эдийн засаг өнөөдөр 7.3 дээр очсон байж байна. 2016 онд Монгол улс бол одоо инфляц байхгүй дефляцт орсныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол улс дампуурах үгүй гэдэг асуудлыг ярьж ирсэн. Зарим нэг гадаад дотоод сургууль өгсөн хүмүүс маань одоо дампуурлаад зардууд яасан юм бэ? Энэ улсын хооронд маань хэрэгтэй гэж үгт ярьж яаж дампууруулбал зүгээрээ гэж төвчж өгсөн гэж санджээ. Тэр цагийн бид нар амжилттай туулж байна. Өнөөдөр улсын маань эдийн засаг дампуураагүй. Улсын эдийн засгийн бодит төсөв 7.3 дээр хүрлээ. Засгийн газар эдийн засгийн сахилга авчийг одоо хатуу чамд сахихыг хичээж ажилласан. 2018 онд бид төсвийн татгалт хийсэнгүү давлаа. Энэ 2019 оныг бас төсвийн татгалт давж чадах нь юмоо сайн төлөвлөд ажиллаж чадвал төсвийн татгалт хийж байж болдгүй юм байна. Санхүүгийн дэг журмын хатуу сахиж чадвал бас амжилтанд хүрэх юм байна гэж харж байгаа. Өнгөрсөн жил Монгол улс сүүлийн 8 жил анхудаа төсвийн алдагдaltaй гарсан, нэмэгтэй гарсан. 2 их найд төгрөгөөр төсвийн төлөвлөлт давж биелсэн. Өнөөдрийн байдлаар инфляц 7.4% байна. Өнгөрсөн 18 оны 12 сард 8.1 байсан бол одоо 7.4-тэй энэ жил бид энэ тоог бол цааш нь бариад орохын боломж нөхцөл байгаа гэж үзэж байгаа. Манай улсын гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ 4.1 Америк доллар хүрсэн байна. Гадаад худалдааны ашиг 1 тэрбум Америк доллар хүрсэн. Бид нар одоо 2019 оны 7 сарын байдлаар 4.6 тэрбум Америк долларын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргаж 3.5 тэрбум Америк долларын бараа бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Гадаад худалдааны эргэлт 8.1 тэрбум Америк доллар болсон. 1 тэрбум долларын одоо гадаад худалдааны ашигтай гарсан гэж үзэж байна. Зээл зэрэг сайжирсан та бүхэн мэдж байгаа. Хамгийн сүүлд одоо стандарт Эльпус хайрнэтлэг манай зээл зэрэглийг бие хасгаас бие үеэ тогтвортой зэрэгт оруулсан. Энэ нь манай бизнес эрхлэгчнэрт бас нэлээдгүй нааштай одоо үр дагаврыг авчирч байгаа гэдгийг бас та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Хувийн хэмжээтэй өөрчлөлтөд арилжааны банкнаас мөнгө татаж төсвийн хадгалыг санхүүждэг явдлыг зогсоосон. Үүний үр дүнд одоо банкнуудаас зээл авах манай хувийн хэмжээний боломж нөхцөл тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэж үзэж байгаа. 2017 онд зээлийн хүү 20% байсан бол 18 онд 18, 19 онд 17% бол зээлийн хүүгийн нэрж 3% бас буурсан. Энэ нь одоо бизнес эрхлэгчнээс бага боловчсон одоо тус нэмэр үзүүлж байгаа гэж ингэж бодож байна. 2018 оны 1-р өдрийн байдлаар ажилчдын цалингийн дундаж хэмжээ 998 мянган төгрөг байсан бол 2019 оны эхний өдрөд
1,160,000 төгрөг төрж нэмэгдсэн байна. Ажлын байр нэлээдгүй нэмэгдэж байгаа. 2016 онтой харьцаж 30-аад мянган хүн шинээр ажлын байртай болсон байна. Энэ ялангуяа дулааны улирал дэвшиж барилга байгууламж офсортой ажлууд ихтэй холбогдуулаад төр ажлын байрууд нэлээдгүй их гарч байгааг бас та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Нэг өрхийн сарын дундаж орлого 1,357,000 төгрөг хүрсэн байна. Энэ бас тодорхой хэмжээний ахицлэгч гарч байна гэсэн үг. Гадаад дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалan 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 18% тэнцэж байсан төсвийн алдагдал 5.1%-аар өссөн. Ингэж уурсан. Энэ бол тодорхой хэмжээний үзүүлэлт амжилттай гэж бодож байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл өнөөдрийн үнд цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 2017 онд 72.5% байсан. Өнөөдрийн байдлаар 54.4% одоо буурсан. Энэ бол бас эерэг үзүүлэлттэй гэж одоо үзэж байгаа. Татварын шинжилгээний бодлогыг одоо хийж хэрэгжүүлж эхэлж байна. Бизнес эрхлэлд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хөв бууруулах, татварын суурийг өргөсгөх, татварын тэгш шудраг байдлыг нэмэгдүүлэх, татварын шинжилгээ 2020 оны 1 сарын 1-ээс эхэлнэ. Энэ бол манай бизнес эрхлэгчнээс бас тодорхой хэмжээний одоо дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа. 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын олон бүхий аж ахуйн нэгжүүдийн төлсөн татврын 90%-ийг буцаан олох, татврынхаа бааз зүрийг нэмэх ийм бодлого одоо барьж байгаа. Янз бүрийн бичиг цаасны хүндрэлтэй зүйлүүд татвар төлөвчнөөсөө гардаг энийг аль болохоор одоо багасгасан. Энэ бас манай бизнес эрхлэгчдийн маань ажил дөрөв дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа. Тэр нь гайлын шинжилгээг хийхэд төлөвлөж байна. Худалдааны гол банкуудын нэгдүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг хэмжих, хил гайлын үйлчлэгээ төрний зургалтаа болох, гэр бүлэх, барилга байгууламжийг олон улсын түвшинд дэвшүүлэх, зорчигчдыг ая тухтай саадгүй түргэн үйлчлэх, тэр бомбоор гарч байгаа бараа таварыг хянах, шалгах, орчин үеийн тоног төхөөрөмжөд тоноглох энэ ажлууд одоо хийгдэж эхэлж байна. Одоо ингээд барилга байгууламжийн ажлууд баригдаж эхэлнэ гэж бид одоо ойлгож байна. Товчхондоо хэлэхэд нөхцөл байдал ийм байна. 2016 онтой харьцуулбал улсын маань эдийн засгийн нөхцөл байдал гүйлжид дээшилсэн. Бүх зүйл муу мухай биш гэж харж байгаа. Бүх зүйл. Сүүлийн 28 жил улсын маань хөгжил дэвшил хөгжсөн үгэл бид хөгжсөн. Энэтэй бүхэн санал нийлж байна. Монгол улс бүх сумдууд эрдэм хүчтэй болсон. Бүх ангид автомаар холбогдсон. Улс орон дээр бид нар харилцаа холбоотой боллоо. Мэдээлэл технологи интернетийн орчин улсын хэмжээнд бүрдэж бий болсон. Агарын төврөө бид нар либералчилсан, шинэ сонсны бололтой болсон. Тэгээд олон асуудлуудыг бид нар хэлж ярьж болно. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгж эхэлж байгаа. Харилцаа холбоонд ихэд гарсан. Нэг үе бодоход Монгол улс бас хөгжиж байгаа. Гэхдээ бүх зүйл сайн болсон гэсэн үг болчихжээ. Тийм учраас өнөөдөр энэ улс тул та бүхнийхээ үгийг сонсъё. Та бүхний амьдрал тулгамдж байгаа зовлон бэрхшээл юу байна? Засгийн газар юун дээр анхаарах ёстой? Хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байна? Бид хэрхэн яаж хамтрах ёстой вэ гэдэг асуудлаар бизнес эрхлэгчид та бүхнийхээ саналыг сонсъё. Та бүхний тавьсан асуултанд одоо хариулъя. Ойлгохгүй зүйл байгаа бол биднээс асуу. Нэгдсэн ойлголтод хүрээ. Танаа одоо минийгөө ярилцъя. Ямар ч асуулт асууж болно. Асуусан болгон чинь хариулна. Холбогд гадуун тушаалтнууд надтай хамт ирсэн. Биелэх нь одоо аж ахуйн сайдтай хамт байж байгаа. Минийгөө ярилцъя. Зарим нэг буруу дөрөв ойлголтууд байхыг үүсэхгүй. Тэр бүхнийг одоо эрэгдүү байдалд нь оруулах гэж бодож байгаа. Байр татвар холбогд гадуун тушаалтнуудаас дарга нар бүгдээ ирсэн. Бизнес эрхлэлт төлөвлөлт хүн тус юу байна? Авилгал хийж авах юу байна? Одоо тэгээд нүүрэн дээр нэг ярьсан. Өөдөөс хараад сууж, бодтойтой үнээр нь хэл дарамтлаад байгаа хүмүүс байна уу? Хэл байдал нь яаж амьдарч ажиллаж байна? Хахууд ичж байгаа хүмүүс байна уу? Энэ ч сууж байгаа сайдрыг хэн сайн ажиллаж байна, хэн муу ажиллаж байна, танаас тэгээд хэлээдэг. Юун дээр анхаарах ёстой байна? Хүлээж авч чинь үгүй юу, хаалгаас ахудаа суулгаад байна үгүй юу? Бизнес эрхлэгчдийн олон зовлонууд байгаа. Тэр бүхнээ та бүхэн одоо ингээд нүүрийг харж байгаа сайхан яриа. Байхгүй хаагур битээ яриараа. Таны хэвээр одоо нууд бичээд бас хэрэггүй. Чата ачилсныг нэг шууд ярих хэрэгтэй.
Монгол улсын засгийн газар ерөнхий сайдын барьж байгаа бодлогод бид нар бизнес эрхлэгчнэрээ байнга дэмжинэ. Хууль ёсоор бизнес хийж, татвар төлж, ард иргэд олон хүнийг хязгаарж байгаа баялаг бүтээгдэхүүнээ бид бүх талаар дэмжинэ. Харин хулгай хийж, ловөр хийж, улсын баялагийг хулгай авч байгаа хулгайч бизнеснүүдэд бол хатуу үзнэ гэж бодож байна. Энэ бол миний анхнаасаа гадаг ихтэй барьсан зарчим. Хуулийг улсандаа гიშиг болохгүй. Энэ төр улсын төлөө шударга зүтгэж маш олон мянган бизнесмэнүүд байгаа. Тэрийг бүгдийг дэмжинэ. Төрийн хуулинд бүр давж гардаг улс төр бизнесийн мах шинжтэй болчихсон ийм олборлолттой бол ясаатай татвар төлөх гэж амлсан тэрийг хийж хэрэгжүүл эхэлж байгаа гэж бас таасан гэж. Миний хэлэх зүйл юм байна. Тэгээд бослууд хариуцлага бэлэн байна. Ихэд боллоо баярлалаа. За, Монгол Улсын ерөнхий сайд Бухнаагийн өрсөлдөнд баярлалаа. За, өнөөдөр уулзалт бол яг саяны хэлсэнчлэн ерөөсөө нийгмийг сайн сайхан байлгахын тулд хувийн хөгжлийн оролцоо хамгийн чухал. Хувийн хөгжил нь хөгжиж дэвшихэд төрийн одоо дэмжлэг зохицуулалт хамгийн чухал юм а гэдэг зарчимдээ бид хамтдаа зөв юмаа дэмжиж болж идэхгүй асуудлаа асуудалтай хамтдаа тэмцэцгээе гэдэг энэ асуудлыг өнөөдөр энд ярьж байгаа юм а. За би энд бас нэг хүнийг танилцуулахыг хүсэж байна. Үндэсний статистикийн орооны газрын дарга Ариун Зай улсын хүрэлцэн ирсэн байна. Өөрсдөө түрүү хөгжүүлчлээ. За ингээд өнөөдрийн уулзалт бол нээлттэй зангаагүй уулзалт юм байгаа. Тэгээд чөлөөтэй асуудал ярих хэрэгтэй. Өнөөдөр нийгэм үүсэж байгаа маш олон асуудал байгаа. Энэ талаараа зөв хариултаа аваад ер нь хувийн төр цаашдаа яаж хэрхэн хамтарч ойлголцол бүрх юм бэ гэдгийг нэгдмэл тэр асуудлыг тодруулаад бид тарах учиртай. Тэгээд өнөөдрийнхөө уулзалтын ерөнхий дэгийг танилцуулъя. 3 минутанд маш олон үйлсэн байгаа маш олон асуудлууд байгаа. Бид нар энэ асуудал болгоныг бүгдийг нэгтгэхэд аль бие усаар ерөнхий сайдад хүлээлгэж өгнө. Тэгэхээр 3 минутанд хүн болгон одоо өөрийнхөө асуултыг, саналыг хэлээд явчих. Микрофон зааланд 3 микрофон байгаа ингээд. За та бүхнийг микрофонд өрж байна. Нэрээ хэлээд, компани хэлээд тэгээд асуудлаа давхцуулах байлбал тодорхой яг санал асуултаа тодорхой тавиад явуул үр дүнтэй болно. За та бүхэн өдрийн амгалан айлтгая. За Асламра компани захирал Гүлмаяра. За боловсрол эзэмшээгүй эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилгоор 2008 оноос хойш гар хадгамал оёдлын үйлдвэр эрхэлж байгаа. Улаанбаатар хотын алгах дүүрэг Баян Үйлгийн аймагт үйл ажиллагаа явуулдаг. Аялал жуулчлалын салбарт зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За бизнес эрхлэгчид бидэнд маш олон асуудал байгаач. За тэрнээс арай том асуудал гэж үзэж эмэгтэйчүүдийн ажилтгүйдтэй холбоотой санал хэлмээр байна. За хөдөө орон нутагт боловсрол эзэмшээгүй эмэгтэйчүүд маш их байна. Эмэгтэйчүүдийн орлогогүй байдал, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн өсөл бодлогонд шууд нөлөөлөх тул одоо эмэгтэйчүүдийг өдөрт ядарч 1-2 цаг ажиллах ийм эрхцийн орчныг сайжруулах юм шаардлага байна. За хүүхэн гэртээ суралцаад боловсроод одоо нийгэмд хэрэгтэй хүн болох боломж нь өөрөө багтвал байгууллагын соёлоор дамжиж нийгэмшсэн иргэн бэлтгэхэд одоо хувийн хөвшил бидний оролцоо маш өндөр байгаа тул энэ тал дээр хамтран ажиллах ийм шаардлага байна. Би одоо чадaltaй эмэгтэйчүүдийн талаар энэ огт яриаггүй байгаа. За нийгмийн даатгал төлснөөр халамжийн үйлчлэлийг хасагддаг энэ хууль тогтоомж маш олон эмзэг бүлгийн иргэдийг хууль бус одоо бизнес эрхлэгчдэд очиход түлхэж энэ эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг иргэдийг улам ядууруулд одоо ядуу байлгахад хүргэж байна гэдгийг онцгой анхааруулж хэлмээр байна. За Монгол улс иргэнээ харж хандаад халамж өгөх нь миний хувьд огт буруу зүйл биш юм.
халамжаа авангаа ажиллаж нөгөө хүмүүсийг тодорхой одоо үзэл бодолд нь сайжиртал, амжиргааны түвшин нь дээшилтэл тэр халамжаа хасахгүй байвал яасан юм бэ? Халамж нь хасагдана гэд одоо нийгмийн даатгал төснөд хасагдана гэж сонсонгуудаа ажил хийхийг хүсэхгүй байх ийм хандлага их ажиглагдж байгаа. За цаашдаа харахад технологийн хөгжлийн хурд ядуу эмзэг бүлгийн иргэдийг улам ядууруулах юм хандлагатай байгаа тул аялал жуулчлалын салбарын хөгжил, орон нутгийн иргэдийн одоо хөдөлмөрийн харьцааг хамгаалах, анхаарч үзэх ийм шаардлага байна гэдгийг танаас одоо хичээнгүйлэн хүсэж байна. Энэ талыг бол анхаарах ёстой. За баярлалаа. Асуулт санд хамт байж болно шүү дээ. Энэ носон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй яг Улаанбаатар хэмжээ компани гэдэг оролцож байна. Тэгэхээр энэ ноос ноолуурын салбарыг л одоо төр засгаас нэг овоохон дэмжиж өгчээ гэсэн саналыг хэлэх гээд юм би. Монгол улсад жилдээ 9,000 тонн ноолуур бэлтгэхэд 1,000 тонны нийцийн бүтээгдэхүүн хийжээ. 30,000 тонн ноос бэлтгэхэд 10,000 гаруй нийцийн бүтээгдэхүүн хийжээ. За бусд нь бол тэгээ угаагдаад ятруу гараа гэж байна. Тэгэхээр энийг одоо бүгдийн нийцийн бүтээгдэхүүн одоо болгоод гаргачих юм бол Монгол улсад 50-60 мянган ажлын байр бий болно гэсэн ийм тооцоолж байж байна. Тэгэхээр илүү одоо яагаад хөрөнгө оруулахгүй байна? Энэ салбар ерөөсөө яагаад хөгжихгүй байна гэхээр ерөөсөө төр засгийн бодит дэмжлэг, овоохон дэмжлэг хэрэгтэй байна. Зүгээр нэг баг зэргийн одоо ийм юмнууд бол зүгээр зөвсөө нэг баг зэргийн юмнууд бол тэгээ нэг одоогийн байдал дээрээ л ингээд нэг үлгийн салганд яваад байна л да. Тэгэхээр энэ салбар руу бол хөрөнгө оруулах орон зай маш их байна. Одоо жишээл би ноолуураар ярих одоо 9 говь компаниг байгуулах юм болцоо байгаа байхгүй түүхийд энэ үсээ харахад. Тэгэхээр илүү бол хөрөнгө оруулахгүй байна. Яагаад гэхээр ерөөсөө ноолуурын салбар бол жилдээ 10% л ашигтай ажилладаг. Ноосны салбар жилийн ашиг 6%. Нийт борлуулалтынхаа орлогыг 25-аас 30% татвар хураамж төлдөг юм л да энэ байгууллага. Ингээд ирэхээр эдгээр чи ерөөсөө явж ирэхгүй байна. Ер нь бол яг төр засгаас овоохон дэмжлэг аваад ирэхээр овоос сэргээд ирдэг. Тэгэл чимээгүй болчихоор ингээд хуучин байдалтай болчихдог. Би 12 онд бол яг үхээр ноосны урамшуулал гэж хэрэгжиж эхлээл дээрээс нь Чингис Ван гэдэргээд яваад ирэхэд нэлээд сайн сэргээд ирсэн. Одоо хоёр хөвсний үйлдвэр бол хамгийн сүүлийн үеийн тоногдсон хөвсөн үйлдвэрлэдэг машинуудыг тэр зээлээр оруулаад ирсэн. Хуучин бол 5 өнгөн дээр хөвс хийдэг байсан бол 8 өнгөөр хөвс хийдэг болсон. Эдгээр бол эрс сайжирсан. Тэгээд сүүлийн үед бол дэмжлэг одоо баг бүтээл зээл өдр байхгүй болсон. Бид бол олон сургалт юмнууд тамар хийдэг. Японы JICA-гийн өнгөрсөн 7 хоногт нэг семинар хийсэн хэлж юм лээ. Япон солонгочдод бол хөгжлийн их чадтай бол хөнгөн үйлдвэр ялангуяа одоо ноос ноолуур энэ салбараас бол татвар аваагүй авдгүй. Та нар хүмүүсээ ажилтаа болгочих гээд ингээд очив. Хөгжлийн тодорхой шатнд ихчээд ирэхээр татварыг авах юм аа гэж ингэж яриад идэг улсууд та. Энийг бол би одоо холбогдох яам юмдаа байнга хийдэг нэг тийм дэмжлэг одоохондоо айлтгаж өгөх юм алга. Энийг одоо нэг би зүгээр одоо энэ юуныхнаас ингээд сонсч ирсэн л да таньдаг улсуудаас энэ Австрийн 3 дугаар ангид энэ манай энэ гадар тариалан зүгээр оос гэж сэргээд ирсэн гэж одоо хүмүүс ярьж идэв юм. Тэр шиг энэ ноос ноолуурын одоо аян жилийн юу гэдэг нэг томоохон арга хэмжээ аваад өгчөөл гэж би хүсчээ. Татварыг би хийлээ. Маш өндөр татвартай одоо дээшээ хөгжихэд бол боломжгүй болчиход байгаа ийм салбар л да. За тэгээд дээрээс нэг юм хэлчиххэд ноосны урамшуулал гэдэг 18 оны ноосны урамшуулал одоо бодлогоогүй байх. Ямаа шалгаад байгаа л гэж шалгаад байгаа л. Үн чиг шалгаж байна. Тэгээ одоо нэг ноосны урамшууллын үндэсний үйлдвэрүүд өгдөг өгөөж нь байхгүй болсон. Одоо малчидаа нэг хэдэн төгрөг нь очих юм уу юу юм мэдэхгүй одоо энэ жил 19 онд бол малчид бол урамшуул хэрэггүй болсон нэлээ олохоо байсан нэлээ гэсэн ийм юм тавьчихсан юм да. За.